Хүн өөрийгөө хинбэ гэдгийг ойлгох нь амьдралын хамгийн чухал процессуудын нэг юм. Харин хүйсийн чиг баримжааны хувьд бол энэ нь илүү эмзэг, илүү нарийн төвөгтэй асуудал байж магадгүй. Зарим хүмүүсийн хувьд өөрийгөө таньж мэдхийн тулд олон жилийг зарцуулдаг бол зарим нь нийгмийн дарамт хүлээлтээс болж өөрийгөө нуугч тохиолдол байдаг. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн сэдэв бол бэлгийн чиг баримжаа ба нийгмийн сэтгэл зүй. За бид энэ сэдвээр ярилцгаар сэтгэл зүйч Намуныг студид урьж оролцууллаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар яг л хайр шиг Masculine брэнд. Masculine таны итгэл таах хамгаалалт герман чанар хамгийн нэмгэн хамгаалалт зөөлөн торгомсод үегэлтэй тавруутай хүний биеийн бүтцэд тохирсон. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа энэ өдрийн мэнд. За. Хоёулаа их сонин сэдвээр, сонирхолтой сэдвээр ярих гэж байна те. Хоёулаа энэ сэдвээр ярилцахын тулд эхлээд захиагаа уншъя. За, сайн байна уу? Би 34 настай эмэгтэй, сүүлийн хэдэн жил өөрийгөө яг хинбэ гэдгийг ойлгоо болоод байна. Эсрэг хүүснүүдтэй биш өөртөө адил эмэгтэй хүмүүст өөрийн мэдлэг татагдаад байдаг болчихлоо. Өмнө нь ийм зүйл хаяа мэдрэгдэг байсан ч одоо бол таалагдаж байгаа бүсгүйтэйгээ хамт байна. Секс хийж байна гэх мэтээр байнга төсөөлөн боддог болчихлоо. Дараа нь энэ байдлаасаа маш их ичдэг, мэдээж хинт ч ярьдаггүй гэж. Заримдаа би өөрийгөө нууж амьдраад байгаа юм шиг санагдах юм аа. Миний хамгийн санаа зовж байгаа зүйл бол үеийн залуутайгаа гэр бүл болоод үр хүүхэдтэй болсон хойноо энэ бодол хүслээ дарж чадахгүй байвал яах вэ гэж маш их айж байна. Надад харамгүй зөвлөгөө өгөөч баярлалаа гэсэн. Бэлгийн чиг баримжаанаас гадна давхар нөгөө хүүсийн чиг баримжаа гэдэг ойлголтын хэдүүлээ хариулт зөв бах. Хүүсийн чиг баримжаа гэдэг нь нөгөө би хинт татагдаад байна вэ гэхээс илүү би өөрөө одоо яаж өөрийгөө мэдрээд байна вэ гэдгээр явдаг. Одоо энэ бүсгүйгийн кейс дээр бол сисгендер гэдэг нь гарч ирж байгаа юм байна гэж харж байна. Сисгендер гэдэг нь төрхтөө яг уг хүүсээрээ байгаа ч гэсэн одоо эмэгтэй бол эмэгтэй, эрэгтэй бол эрэгтэйгээр өөрийгөө мэдрээд байгаа. Гэхдээ татагдж байгаа хүн нь одоо эрэгтэй байх уу, эмэгтэй байх уу гэдгээсээ шалтгаалж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр уг бүсгүй маань өөрөө эмэгтэй хүнд татагддаг төрлийн одоо ийм сисгендер төрлийн хүүсийн чиг баримжаатай хүн байна гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр хэдүүлээ ер нь одоо энэ LGBT бэлгийн чиг баримжаа нь байраа илүү ялгаатай байдлаас үүдэлтэй нийгмийн хүлээлт нь өөрөө үргэлжил дарж идэг хүлээн зөвшөөрөгдөд цаг хугацаа хэрэгтэй байсан. Тиймээс хамгийн түрүүнд ер нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь хамгийн зөв. Би ийм юмд татагдаад байгаа юм байна. Ийм төрлийн хүмүүс одоо хэдий цөөхөн ч гэсэн байдаг. За ийм төрлийн хүмүүс нь одоо тэгж төрлөөгээд энэ хүний одоо буруутай үйлдэл чих юм уу, хүний жигшмээр үйлдэл бол ерөөсөө биш ээ. Ийм төрлийн хүмүүс байдаг. Иймэрхүү төрлийг ер нь судлаад өөрийгөө илүү олж нээвэл одоо өөрт нь илүү сэтгэл санааны хувьд амар байдаг. Тэгээ нийгмийн хүлээлтээс шалтгаалаад хамгийн түрүүнд нөгөө гэр бүлдээ хэлэх хамгийн том алхам байдаг. Одоо энийг нөгөө come out хийх гэж бас ярьдаг юм байна лээ. Миний мэдснээр. Тэгэхээр гэр бүл нь хүлээн зөвшөөрөхгүй бол нөгөө сэтгэл гутрал одоо бүр юм архаг стресс гэдэг одоо ийм зүйл рүүгээ яваа цаашлаад одоо бүр юм биенд амьдрмааргүй байна гэж бодох хүртэлх хэмжээний бодлоод орж ирдэг. Тэгэхээр нэг түрүүнд өөрийгөө яг би аль зүрөө татагдаад байгаа, ямар одоо хөрсийн хүн сонирхоод байгаа, тийм хүмүүстэй би цаашдаа ингэж байж болох юм төрлийн хүмүүс ер нь байдгүй гэдгийг олж судлаад мэдээд өөрийгөө ойлгочвол цаашлаад өөрийгөө одоо эргэн тойрны хүмүүстэй өөрийгөө таниулна гэдэг нь л одоо хамгийн одоо ихний алхам гэх юм уу. Тэгэхээр энэ бүсгийн би захианаас ингээд нэг зүйлийг ажиллаад байна. Өөрөө бол хүнтэй сууж гэр бүл болж үр хүүхэдтэй амьдрах хүсэлтэй. Тэгсэн хэрнээ бас одоо нөгөө таны хэлдгээр хүүсийн чиг баримжаа гэж шүү дээ. Тэгэхээр энэ бэлгийн чиг баримжаа, хүүсийн чиг баримжаа хоёр ялгаатай юу? Ялгаатай. Тийм. Одоо саяных бол хүүсийн чиг баримжаа гэдэг нь өөрөө бол эмэгтэй болоод үрчсэн тийм. Эмэгтэйгээрээ мэдрээд байгаа өөрийгөө. Тэгсээр бас эмэгтэй хүн татагдаад байгаа. Гэтэ бас эр хүнтэй гэр бүл болмоор байгаа. Бэлгийн чиг баримжаа гэдэг нь одоо нөгөө нэг LGBT одоо юу гэдгийг те бидний ярьдгаар тэр болцоод байна тийм үү. Энэ хүн болохоор нөгөө миний бодлоор захиаг нь уншихаар тодорхойлох гадах шиг байна л да. Нэг эргэлзээд байгаа юм шиг тийм. Би арай лесбийн биш юм биш үсттэй гэж одоо өөрийгөө тэгэх гээд байгаа ч юм шиг тийм. Ийм одоо кейс зөндөө байдаг шүү дээ. Аль хэзээ нөхөр хүүхэдтэй болоод одоо 3 морон хүүхэдтэй болцсон ч гэдэг юм тий. Тэгснийхаа дараа өөрийгөө гинт ингээ ойлгоод
эмэгтэйнтэй хамт амьдрах шийдвэр гаргасан ч гэдэг юм уу. Тэгээд тэгж твчих хүртэл хэмжээний зүйл нь байсан мэхээр хүүхдүүд нь жоохон байсан ч гэдэг юм уу тий. Ийм зүйлээс болоод эртөөрөө хизээ нэгэн цагт тий хүн ерөөсөө хүсэлтэд хянагддаг, хүсэлтэд захирагддаг байхгүй юу. Угаасаа л одоо ил ухамсрын даалт ухамсар гэл ингээд тархи 3 хуваачиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр даалт ухамсарт байгаа хүсэл нь өөрөө хаашаа явж гин. Тэг хүн чинь тэргээрэл ингээд хөдлөөл үйлдэл явдаг л гэсэн үг л тий. Одоо нэгсний халахвч байсан ч гэдэг юм уу. Тухайн үеийн нийгэм нь манай Монгол улс ч өөрөө нэг уламжлалт сэтгэх үе илүү давмгай штэ. Эрт дээр үеэсээ өсөөлөд эдэлж ирсэн. Тэгэхээр уламжлалт сэтгэх үе гэдэг дотроо нөгөө заавал та стрейт байх хэвээр. Тэ эсвэл нэм heterosexual байх хэвээр ч гэдэг юм. Нэм чиг баримжаа үүсгэчихээр нөгөө өөрийгөө үгүйсгдэг, өөрийгөө дардаг байсан хүмүүс одоо л ингээд гарч ирж байгаа гэсэн үг. Хүмүүс бас нэг юм эндөө ойлголт байгаад тах шиг байна. Сүүлийн үед ийм юмыг одоо бараг сурталчилснаас болоод те энэ ингээ ихсээд байна гэж ярьж байгаа. Нөө энэ чинь хүмүүс арай илүү ойлгож эхэлж байна те нийгэм арай илүү либерал болж эхэлж байна. Тэнгүүд залуу хүмүүс нь одоо энэ чиглэлийг ойлгоод эхэлчихээр одоо нэг зүгээр ил гарч өөрийгөө илэрхийлж гарч ирж байгаа хүмүүс нь л юм байна. Тэрнээс биш одоо бүр юм олдмол болоод ч гэдэг юм. Ийм байх нь кул байд юм байна ч гэдэг юм. Ийм ойлголт бол ер нь одоо шинжлэх ухаанаар харах нь нотлогдоогүй. Гэхдээ тархи судлаачид яг хөө LGBT хүмүүсийн тархин доторх тэр нөгөө амигдалагийн нэг хэсэг нь арай нэг юм өөрчлөлттэй байна гэдэг юм жижигхэн ололт хийсэн ба. Тэрнээс биш одоо эн чинь нэг юм стрессээс үүдэлтэй, травманаас үүдэлтэй ч гэдэг юм уу. Механикаар үүсчдэг тийм зүйл одоо биш байна гэдэг одоо шинжлэх ухаанаар бол хараахан нотлоогүй байгаа л гэж мэрэгчлэлийн хувьд бол хэлнэ. Яг хөө бас сэтгэл зүйн талаас ойлоо нэг арай өөр талаас нь яривал магадгүй нэг үгдийн эмэгтэй хүн нөгөө эрэгтэй хүнээс гомдол авцсан, шарах авцсан ч юм уу те бүр үзэн ядцсан эрэг хүний нэг тийм эмэгтэйчүүд байдаг штэ. Тэднэр нь ингээд нөгөө албаар тархиа магадгүй тэр эмэгтэй хүнд одоо дуртай байх, одоо эмэгтэй хүнтэй харьцан илүү өөрт нь амар санагдах ч юм уу ингээд тийм зүйлээр өөрийнхөө тархийг нэг ингээд одоо мэдрэмжийг дараат ч юм уу өөрийгөө магадгүй хуурах ч юм уу те одоо энэ өөрийнхөө тархийг л одоо хуураад ийн гэсэн үг шүү дээ те тийм бас нэг зүйлд өртсөн эмэгтэйчүүд магадгүй сэтгэл зүйн одоо гэмтэл авсан эмэгтэйчүүд ч юм уу те заавал эмэгтэйчүүд гэх магадгүй эрэгтэйчүүд байж болно тийм ийм сэтгэл зүйтэй холбоотойгоор бас ингэж үүсдэг зүйл байх уу? Энийг бол одоо би өөрийнхөө практикийн туршлагын өрөөнд боломжгүй гэж хэлнэ. Хосын харилцаанаас мэдэрдэг тэр мэдрэмж хайрлагдах гээд байгаа, тэр хүнтэй хамтран амьдрах гээд байгаа мэдрэмж, ойлгогдох гээд байгаа, хүлээн зөвшөөрөх гээд байгаа мэдрэмж хоёр чинь бас ондоо мэдрэмжүүд шүү дээ. Одоо өнөөдрийн Лаура нөхрийнхээ хажууд тий эрэгтэй хүний хажууд нэг арай өөр цензуртай байдаг бол эмэгтэйчүүдийнхээ одоо дотны найз нөхдийнхээ хажууд бас нэг арай өөр бие авч явдаг тий. Энэ хоёр мэдрэмж төстэй байх боломжгүй яагаад өөрөөр хэлбэл тэр өмнөх хосын харилцаанаасаа шарах авсан байна уу, гэмтсэн байна уу, чит хийлгсэн байна уу хамаагүй тэр хүн тэр хосын харилцаанаасаа авсан шархаа эдгэж дараагийн харилцаанд ирүүл байж чадна л гэсэн юм байна. Тэрнээс биш эрэгтэй хүнээс болоод олон эрэгтэй хүмүүст ингээд одоо араараа тавилсан эмэгтэй хүн зовсныхоо эцэст тэр эмэгтэй хүнийг сонгодог болчлоо гэх юм бол энэ өөрөө ямар ч утга уялтаагүй шинжлэх ухааны үндэслэлгүй одоо нэгсэндээ боломжгүй зүйл болчихж байгаа. 1000 одоо эрэгтэй хүнээс шарх авсан ч гэсэн ахаад дараагийн эрэгтэй хүний хүн хайж идэг л байхгүй юу. Энэ дотроо идэгсэн идгээгүйг л гэж ялах байгаа шүү дээ. Тэгэхээр нөө хүн өөрийнхөө чиг баримжааг одоо ингээд яг ойлгох тэр процесс магадгүй одоо их хвчлэн одоо хэрхэн үүсдэг магадгүй амьдралынхаа нэм үед үүсдэг байдаг ч юм уу те урд нь бол ингээд би сүүлийн үед өөрийгөө мэдхэ байлаа гэж 34 нас хүртлээ тийм ээ. Тэгээ урд нь яг ганц нэг удаа ингэдэг байсан ч гэсэн би энийгээ ингээд нэг за гэд дараад өнгөрчдөг гэсэн. Одоо бол би бүр ингээд тэгж төсөөлж ийн ингэж ийн тэгж ийн гэд. Тэгэхээр нэг амьдралынхаа аль үе дээр юу нэг хвчлэн гарч бүр тэгтлэл бүр ингээд дарсан байж тээ өөрийгөө ингээд үгүй штэ тийм байх ёсгүй гээл. Магадгүй ээж аав нь амар чи тийм байх ёстой юм байх ёстой гэдэг байсан ч юм уу. Найз нөхдөнд эргэн тойронд нь өөрийг нь ойлгох тийм хүн байгаагүй байсан байж болж байгаа байхгүй юу. Энэ дээр онлайн одоо хүрээнд тайлбарлана гэвэл нөө бэлгийн божилт явагддаг үеэс гэж би бодож байна. Тэр нь хизээ гэдэг вэ гэхээр 13 наснаас. Ер нь одоо бол бэлгийн божилт яг өсвөр насны хүүхдүүд сүүлийн үеийн өсөлт хөгжилтийнхаа хэрээр нэг 12, 13 арай эртдээ нэг 10 ч гэдэг юм. Энэ наснаас эхлээд байгаа юм. Энэ үед яадаг вэ хүний тархинд нөө маш олон төрлийн дааврын өсвөрлүүд явагдчихийдэг. За энгийнээр одоо тайлбарлах юм бол эсрэг хүүснүүдээ ингээ хүн сонирхож эхэлж идэг.
Тэгээ тэр хүмүүстэй таалагдах гад өөрийнхөө гадаад үзмж гоо зүй дээр анхаарал тавьдаг тий. Өмсөж байгаа хувцсандаа илүү ингэдэг толны урд арай хэрэгэлддэг. Тэгэл эмэгтэй хөлт бол аавыгаа, эрэгтэй хөлт бол ээжигээ ч гэдэг юм эсрэг хүүснүүдээ их ажигладаг. Тэгэл одоо тэр үед нөгөө шохоорхох одоо сонирхох гэдэг тэр нөгөө ийм мэдрэмжүүд нь одоо маш юм одоо савлгаатайгаар тэр хүүхдийн тэрхэн ингэж үүсэж идэг. Энэ үеэсээ юм болов уу гэж би одоо бодож байна. Одоо 0 орохтой жишээ нь үрийг ажиглаж болно тийм. Эрэгтэй 0 руу орох гээд нэмэгтэй 0 руу орох гээд байна уу. Тэгээд тухайн хүний одоо ингэж нөгөө одоо стил судлал либидо гэдэг нэг ойлголт байдаг. Либидо гэдэг нь өөрийнхөө тэр хүсэл одоо тачаалыг одоо хянах одоо ийм үе шат гэх юм уу одоо манай Фройдын манд гаргасан онолохгүй юу. За тэгэхээр амар сонирхолтой нь юу байдаг вэ гэхээр одоо нөгөө хүүхдийн хөхөх рефлекс гэдэг чинь хөхөх гэдэг. Энэ хөхөх рефлекс чинь цаашлаад бэлгийн одоо тэр нөгөө дур хүсэл таашаалаа юунаас авдаг вэ те. Дараа нь баах шийх нэгээс 3 насн дээр баад шийж явах үед нь одоо дутуу баалгачдаг, баас шийсэн хитрхи удаан байруулдаг. Эсвэл ингээ хүүхд өмдөндөө баацсан байх үед нь зодчдаг ч гэдэг юм уу те. Тэр нөгөө ингээд нөгөө одоо анаалаараа гаргаж байгаа тэр нөгөө таашаалыг хүүхд бас одоо мэдэрж идэг гэж байгаа байхгүй юу. За ингээд цаашлаа либидо юус үүсдэг вэ? Хин чинь нөгөө домтол. За тэгээ нөө бэлгийн гаж хүсэл гэж оролдоод чиг баримжаар орохгүй. Одоо бэлгийн гаж хүслийг хаанаас юу архан гах гэдэг нүгэ. Эдгээр одоо юмнуудаас хамааралтайгаар хүүхэд тэр нөө бэлгийн өөр одоо гаж хүслүүд гарч ирж болох гэсэн энэ нь бэлгийн чиг баримжаанд бол нөлөөлөхгүй. Гэхдээ 13 насн дээрээсээ тухайн хүүхэд маань эсрэг хүснээ хараад байгаа юм уу? Одоо ижил хүснээ хараад байгаа юм уу? Өөрийгөө ямар хүйсийн хүн гэж мэдрээд байгаа юм бэ гэдэг нь л одоо ялгаатай байдал нь эндээс арай илүү тод томруунаар хүм эргэн тойрных нь хүмүүс болоод хүн өөрийгөө ойлгоход арай илүү амар болно гэж хэлнэ. Тэгэхээр яг энэ үед бас хүнтэй энэ тухайн үедээ зэрэгцээд нэг юм дарамт, сэтгэл төгшил тентэр бас орж ирдэг бах те. Тийм одоо эн чинь нөгөө нийгмийн хүлээлт гэдэг юм гараад ирчихэж байгаа байхгүй. Нийгэмд ийм хүмүүсийг жигшдэг ихэнх нь одоо бүр дийлэнх шүү бараг 80%. Сүүлийн үед л нийгэм одоо либерал болж байгаагийнхаа хэрээр манай залуу үеийнхэн харьцангуй нэг юм ойлголттой болж байгаа. Яагаад тэгэхээр одоо хэдүүлээ ингээнээр тайлбарлаад үзээ л та. Ажлын байран дээр зарим хүмүүс одоо нэг юм за жишээ нь миний бэлгийн чиг баримжаа өөр байлаа гэж бодъё. Тэнгүүд нэг юм 3 бүлэг хүмүүс байгаа байхгүй юу тэнд. За эхний нөхдүүд яадаг вэ гэхээр үнэхээр намайг ойлгох гээд байдаг. Чи яг тийм юм уу ч гэдэг юм уу те нэг юм сонирхол те. Гэхдээ намайг бүр ингээ хүлээн зөвшөөрөх гээд дэмждэг ч гэх юм. Нөгөө бүлэг хүмүүс нь бол тийм гэж юу яасан заарсан яасан ийсэн гэд ингээд одоо үзэн ядагчид те үгүйсгэгчид. За тэнгүүд нөгөө 3 дахь бүлгийн итэдүүд мал чиний ямар байх чи надад хамаагүй чи зөөр уртгаал хий гэдэг те. Ер нь бол ямар байх нь ямар ч хамаагүй уртгаа хийж байгаа бол тэр хүний өөрийнх нь сонголт байхгүй юу. Тэгээ 2017 оноос хойш хүний эрхийн хуулинд орж ирсэн шүү дээ. Хүнийг одоо бэлгийн чиг баримжаа, үзэл суртал тэгээ шашин сүслэгээр нь дамжуулж гадуурхаж болохгүй гэдэг. Гэхдээ энэ маань бол одоо бараг 21, 22, 23, 24 он хүртэл одоо мөрдөгдөхгүй явсаар л байсан. Тэгээ тухайн компанийн удирдлага нь өөрөөд нэг тийм уламжлалт сэтгэлгээтэй өн байх юм бол тэр ажилтны бэлгийн чиг баримжаа, хүүсийн чиг баримжаа нөр байна гэдгийг мэдсэн тохиолдолд ажлаас нь шууд халтагч юм. Яа тэгэхээр би юм хөдөлгөөний зөвшөөрөхгүй. Энэ бол байж боломгүй зүйл ч гэдэг юм тий. Нэг иймэрхүү зүйлээр нь одоо ингэж гадуурхдаг л байсан. Ер нь одоо чи иймэрхүү юмнууд явсаар л байгаа. Гэвчиг хүн гэдэг талаас нь аваад үзэх юм бол тэр хүний бэлгийн чиг баримжаа, хүүсийн чиг баримжаа нь тэр хүний хандлагыг тодорхойлохгүй, тэр хүний өссөн орчныг тодорхойлохгүй, тэр хүний өөрийнх нь төрөлхийн тэр одоо энэ чадварыг тодорхойлохгүй байхгүй. Ийм л зүйлийг хэдүүлээ ойлгочвол нэг ийм хүмүүсийг үүсгээд байх шаардлагатай байхгүй дээ. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар Өөрөө чинь одоо ингээ анзаарж байгаагаар ер нь одоо энийг хүмүүс ер нь хэр ойлгодог болж байгаа вэ? Одоо үгүй яаж хүлээж одоо ингээ даваад байна юм эсвэл одоо миний хүмүүс бол ингээ байгаа шүү дээ. Одоо бүх юм сайхан болцсон. Одоо ялгарлан гадуурхалт гэж юу гэдгийг те бид нар чи юм ингээ ойлгодог болцсон шүү дээ гэдэг. Гэтэл зүгээр эсвэл бид нар зүгээр би тэгж бодоод байгаа байхгүй. Юмыг ингээ ойлгодог дүр хэсгээд байгаа юм шиг надад байдаг. Яг ингээд нэг маасаа дагч юм. Маасаа дагч заа тэгээд яг дотроо бол юу ирээд даан балан амт ингээд бодож идэх юм. Ганцхан одоо бэлгийн чиг харамжаан дээр биш л дээ. Ер нь ингээ альва нэг бусдаасаа нэг өөр зүйлний тийгээд байгаа юм шиг. Одоо ингээ хэлчихвэл бас борооч магадгүй эхлээд ингэж хэлэх нь зөв байх. Ойлгоно гэдэг нь
дэмжиж байгаа гэсэн үг биш. Таны учир зүггүй тэднийг ингээл хөхүүлэн дэмжиж гэдэг юм уу те гэж байгаа үг бол биш. Ойлгоно гэдэг нь тэгээд тэр таны амьдрал нэг тийм нөлөө үзүүлэхгүй бол тэг орхичихол гэдэг юм. Нэгдүгээр тийм, хоёрдугаарт одоо эднэр ихсээд олшроод байгаадаа биш, зүгээр нийгэм өөрчлөгдөж байгаагийнхаа хэрээр өөрийгөө илэрхийлж сурж байгаа юм а. Давхар одоо нөгөө ийм LGBT одоо хүмүүсийг одоо ингэж ойлгодог тийм одоо төрийн бус байгууллагууд те ингээд хувийн хвшлэрээ гэж ийм хүмүүсийг ойлгодог газрууд одоо зөндөө болсон байна шүү дээ. Тэгээ эднэр маань ингэж нөгөө таниулга хийж байгаа. Ийм байлаа гэд те ямар нэгэн байдлаар энэ бэлгийн гаж үсэлтэй хүмүүс биш юм а. Те ямарваа нэг юмд одоо уруу татах гэдэг зүйл биш юм а. Энэ маань өөрөө олдмол гэдэг зүйл байхгүй, төрөлхийн байж болдог зүйл юм а. Тэгээ энэ ингээд өөрийгөө ойлгоцсон тохиолдолд тэгээ нэг хүний ч болтгоо баг амь насыг хүртэл аварч байгаа байхгүй юу? Уг нь бол ойлгож чинь гэдгээрээ тэр хүнийг тэглээгээд та өөртөө ач холбогдол өгөхөө болчих. Тэр нь танд одоо актер нөлөө үзүүлээд байгаа бол эвдийн өрөө загаа барьчих. Тэр хүлэн зөвшөөрөхгүй байгаа бол тийг орхичих. Тэг заавал амар ийм obsessed ийм attention өгөөл чиний юм байгаа чинь өстой тий бараг л ингээд манай Монгол улс гүрний бараг л сүрүүлээ дампуурууллаа гэх хэмжээний ач холбогдол өгөх хэрэггүй л гэдэг юм. Ойлго гэдэг маань энэ чинь хүн өөрөө хүсээд болдог зүйл биш юм аа. Энэ ингээд сонгоод болдог зүйл биш юм аа. Чи цаанаасаа би физиологи, биологийн өгөгдлөөрөө ингээд явж байгаа маа гэдгийг л ойлгож байгаа гэдэг. Тэгэхээр надад нэг юм өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс өмнө болон дараа гэсэн хоёр үе байдаг юм шиг санагдаад байгаа байхгүй. Сэтгэл зүйн хувьд те. Одоо энэ эмэгтэй бол нэг өөрийгөө нэг таньж мэдэх гээд нэг мэдрээд байгаа зүйлээ нэг одоо яана гэж бас төвшөлт үүссэн байж штэ тий. Би яг тийм юм болов эсвэл би үнэхээр мангээд ургуулсан бодоод байгаа юм болов би яг сүүлийн үедэд хэн болчиход байгаа ойлгохгүй байна гэдэг ч юм уу тий. Хэрвээ би яг өөрийнхөө мэдрэмжийг дагаад ингээ явжвал нөгөө гэр бүлтэй болж чадахгүй болох гээд байгаа юм болов гэд нэг юм сандралын төвшөлтийн үед байгаад тах шүү. Яг үед тий. А тэнгууд дараа нь тэр хүн чинь за өөрийгөө ойлгочлаа. За миний хүүсийн чиг баримжаа ийм юм байна. За окей гэд өөрийгөө хүлээн зөвшөөрчлөө. Гэтэл нөгөө дахиад л асуудал үүсэх юм санагдаад байгаа байхгүй энэ хүн дотор нь. За би ийм юм чинь гээд энийга бусдад одоо бусдаас нь уух хэвээр бүх амт мэдчихвэдэг ч гэдэг юм ингээ дахиад л нөгөө дараагийн бас нэг хоёр өөр төрлийн нэг юм сэтгэл төвшөлт ч юм уу ингээд нэг юм сандралын байдал руу шилжээд байгаа юм шиг. Наа чи одоо нөгөө эхлээд субъектив байдалтай анхаараа дараа нь объектив байдалтай анхаарал гэж хэлнэ. Субъектив гэхээр би өөрөө хэн байхыг хүсэж байгаа вэ? Би өөрөө хэнийг сонирхоод байгаа вэ? Би өөрөө хэнд татагдаад байгаа вэ? Энэ нь одоо миний цаашдын амьдралд хэрхэн яаж нөлөөлж болох вэ гэдэг. Тэгээ эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг чинь бас айгүй том алхам байхгүй юу? Тэгээ угаасаа нөгөө хэлээд байгаа тийм нийгмийн өөрөө энийг юм хүнд хэцүү одоо цөөнх гэдгээр нь хүлээж ялгууртай байдал гэдгээр нь хүлээж аваад байгаа болохоор хүн чинь нөгөө юм угаасаа нийгмээвтэн штэ юм сүргээрээ байдаг те гэр бүлээрээ амьдардаг гэдэг нэг юм уламжлалт бид бүхний одоо бүгдээрээ мэддэг амьдралыг мэдж байгаа. Тэгэд ийм зүйлийг нөгөө мэдхгүй хүмүүс их байдаг учраас тийм байх нь өөрт нь түгшүүр үүсгээд байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөө болоогүй байгаа зүйл дээр яг болцсон юм шигээр хий түгшүүр үүсгээд байгаа. Бүр энгийнээр хүмүүс харанхуугаас айдаг гэж ярьдаг боловч яг үүндээ харанхуугаас ш тэнд юу байгаа болоо гэдэг айдас явж шít. Яг энтэй адилхан очиод үжигсэн үтсч хүрээд үтсчих те. Тэр нь өөрийн чинь айлах зүйл биш байсны дараа өөрийгөө ойлгож эхэлж байгаа гэсэн. Энэний дараа цаашлаад гэр бүлийнхэнтэйгээ эргэн тойронтойгоо ингээд тэр одоо чиглэлийн хүмүүсийнхаа эргэн тойронд очиод ч гэдэг юм уу те. Ижил хүмүүсээ олоод ч гэдэг юм уу. Байвал илүү амар. Одоо миний эргэн тойронд ч гэсэн тийм төрлийн найз нөхдүүд зөндөл байгаа. Тэглээгээд тэд нартайгаа хамт байхад одоо энэ нэг юм өөр шүү, ялгаатай шүү гэдэг байдлаас манай аль ч найз нөхөд ээж авч тэгж харьцдаг. Хүнээр нь л хүлээж авч харьцдаг. Тэгэхээр сүүлийн үед нэг юм non binary гэдэг нэг нэршил гарцсан. Одоо тэрийг хүмүүс бүр ингээ ойлгохгүй байна л да. Бүр зарим нь болохоор юм хүүсгүй гэж тодорхойлоод байгаа. Тийм байдаг. Аль нь шилждэг ч гэж одоо тэгж тайлбарлаад байл энэ чинь уг нь бол нэг bi гэдэг зүйл рүү орох гэдэг юм шиг. Тэгэхээр ингээ non binary гэдэг нь бүр тусдаа ингээ зүйл байгаад байгаа юм уу те. Одоо энэ яг юу вэ? Non за наачидаа тайлбарлах юм бол одоо ер нь ингээд энэ бэлгийн чиг баримжааг тайлбарлах юм хэдүүлээ баг юм өрөн үрээгээр нь баг 12 3 төрлийн одоо юм бэлгийн чиг баримжаа. Одоо monosexual, heterosexual, ясны sexual, bisexual, non binary гэдэг одоо наач голт нь бас байдаг нэг ойлголт байхгүй юу. Энэ нь нөгөө эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу гэдэг тэр нөгөө хүүсээс нь үл хамааран тэр хүний хажууд
байхад мэдрэгддэг мэдрэмжээс шалтгаалж байгаа зүйл буюу одоо жишээ нь одоо ижил хүүстэндээ татагддаг төрлийн хүмүүс ч одоо хэдүүлээ гей гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Эсвэл лесбиан ч гэдэг юм уу те. Тэгээ ийм төрлийн одоо хүмүүс бол нөгөө тэр хүүсийн хүмүүс рүүгээ л татагддаг болчиход байна. Non binary гэхээр тэр хүүсээс үл хамаарагдаж байгаа мэдрэмж. Одоо нөгөө нүд хамарч их эсвэл нөгөө биеийн одоо энэ харагдаж байгаа энэ гаднах байдал ч гэдэг юм уу. Тэр зүйлээсээ болоод байгаа. Одоо нөгөө сексийн дур хүсэл тэндээс авж байгаа таашаалын мэдрэмж гэдэг чинь одоо юутай харьцуулшгүй хүнд энэ окситоциныг ялгаруулж өгч идэг аз жаргалын даавар байгаа. Тэрийг одоо хүүсээс үл хамааран аваад байгаа гэсэн үг. Бас хандлага гэх юм уу эсвэл одоо шашин шүтлэг гэх юм одоо юугаараа ч нийлж болно. Ном гэсэн байгаа шүү дээ. Юу ч хийж болно. Тэр дан ганц дуу заавал бас нэг юм бэлгийн харилцаанд орохыг хүсээд ч юм уу бэлгийн харилцаанд татагдаад байгаа гэсэн үг биш юм ба шүү дээ тий. Өөр нэг тэрэнд өгөөд байгаа мэдрэмж татагдаад байгаа зүйлээс хамаарахгүй байгаа л гэсэн үг. Зөв. Одоо эн чинь л нөгөө бэлгийн чийг нь болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энэ эмэгтэйгийн мэдээж энэ эмэгтэй шиг маш олон хүмүүс байгаа бас маш олон залуучуудаас мэдж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийгөө хүлээмжшүүрхийг юунаас эхлэх ёстой вэ? Анзаарах юм болов бид нэр унтж байгаа 8 цагаас бусад 16 цагийн дандаа юм нөгөө бити хүний дүгндэг шийдвэр гаргачихдаг. Одоо ингээд таатай өрөөдөөдөөсөө хараад сууж байгаа маань би өнөөдөр өөрийгөө ямар харагдаж байгааг мэдэхгүй, Лаура өөрийгөө ямар харагдаж байгааг мэдэхгүй те. Гэхдээ өөдөөдөөсөө хараад сууж байгаа хүнийг бид нэр дүгндэг. Яг энэтэй адилхан доторлуугаа өнгийн тэгэхээр одоо магадгүй мэрэгчлэлтэн дээр очиж ярилцаж үзэх тий хүний асууж байгаа асуултанд өөртөө хариулж үзэх өөрийгөө 3 дахь өнцгөөс нь анзаарч үзэх ч гэдэг юм байдлаас эхэлнэ. Одоо ил ухамсараараа бол хүн өөрийгөө тийм үедээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Би юм байж болохгүй гэдэг. Тэгээ ухамсарын наан нь болохоор тийм байж ч магадгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгээ бүр ухамсаргууд дээр очиж үзэх юм бол би угаасаа л ийм юм байна штэ гэдгийг ойлгох гэсэн. Тэгээ энийг ямар дараалал яаж явах вэ гэхээр одоо psychologist нэр эсвэл үнэхээр бүр юм энэ чиглэлээ одоо яг өөртөө ижил төвшний мэдрэмж авдаг тийм хүн байж болно штэ. Тэр хүмүүстэй ярилцаад үзвэл би чи ингэж байгаа юм байна гэдэг байхгүй. Тэгээ хүн өөрөө өөрлөгөө өнгөж чадсан үедээ л өөрийгөө ойлгоно. Тэрнээс биш хүнийг хараад даган дуурайх, нийгмийн хүлээлтэнд одоо нийцүүлэх тиймэрхүү зүйлээс бол хэцүү шин. Тэр бас гэр бүл ойр дотны хүмүүсийн бас нэг юм харилцаа, хандлага энэ хүмүүсийг бас хүлээмжшөрөхт нэг туслах ёстой чухал байгаа юм шиг харагдаад байна л да. Тийм мэдээж тэгэлгүй яг хамгийн угаасаа ихний алхам чинь гэр бүл гэдэг байгаа байхгүй юу. Одоо миний мэддгээр одоо айгүй олон энэ чиглэлийн одоо ном сурах үчиг шинжилгээ ухааны одоо ийм юмнуудыг ингээд судалгаануудыг уншаад үзэхэд хамгийн хэцүү нь гэр бүлийнхэн байдаг. Гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрчвөл тэнд нөгөө айдас дөхшүүрөнд хүлээн зөвшөөрөх гэдэг юмнууд нь ингээд тайван болж эхэлдэг. За гэд гэр бүлийнхэн үгүй гэдэг ингэчвэл тэнд ингээд нэг юм ойр ганцаараа болсон санагдав. Мянга өөрийг нь ойлгодог, мянган хүний хажууд байсан ч гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тэнд ямагт стресс явагдчихдаг. Бүр юм архаг стресс явагдчихдаг. Тэгээ ингээд цаашлаад нөгөө хэцүү бодлоод хүртэл одоо орж ирэх хэмжээний зүйлсээр тулдаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд гэр бүлийнхэн нь ойлгоно гэдэг нь л хамгийн бүр юм тэр хүнийг байж болох бүх зүйлээр нь хүлээн зөвшөөрч байгаа байдал. Тэгээ Монголын бүх хүн үзээ ятсан ч ээж аав хоёр нь ойлгож байна гэд хэлэхэд тэр хүн зүгээр байна гэсэн үг. Монголын бүх хүн дэмжиж ээж аав хоёр нь үгүй гэчвэл тэр хүн зүгээр биш байна гэсэн үг. Тэгэхээр эн чинь л одоо хүний нөгөө юу үн цэнтэй чухал вэ гэдэг зүйл дээр нь л аваачж өгч байгаа зүйл л дээ. Тэгэхээр одоо магадгүй энэ нэвтрүүлгийг үзээд сууж байгаа өсвөр насны хүүхдүүдтэй, залуу хүүхдүүдтэй за магадгүй 30-д гарсан хүний чи ээж аваад үзэж сууж иж болно. Энэ бол ерөөсөө нэг гаж одоо зүйл биш. Бидний хэлж одоо сурснаар бол цөөнх гэж явж байгаа мэдээж цөөхөн байдаг. Гэхдээ энэ бол хин нэгний сонголт байдаггүй, хин нэгний өөрөө хүсэж хийдэг зүйл байдаггүй. Цаанаасаа өгдөж байгаа тэр одоо таашаалаараа мэдрэмжээрээ хөтлөгдөөд явж байгаа, өөрийгөө илэрхийлж байгаа зан үйл арга барил нь л тийм байна гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо энэ жишээ нэг юм гений мэдээлэл ч юм уу удамшихт энэ төр байдаггүй мэдээж. Тийм. Одоо ингээд давтагдаад байгаа нэг гений нэг циркл ч юм уу те байгаа. Одоо ийм гэдгийг ийм болгоод төрж байгаа байдлыг дан ганц шууд одоо удамтай эсвэл нийгэмтэй эсвэл тухайн хүстэй холбогдгүй юм байлаа л дээ. Одоо мэдээж
өсгөж бойжуулж бий болгож байгаа орчин тэгээ мэдээж шилж байгаагаар ген тэгээд давхар нөгөө одоо төрсний одоо жирэмсэн байх үеийн одоо ээжийнх нь сэтгэл санааны гармоны өөрчлөлт гэдэг ийм одоо гурван зүйлээр тодорхойлж авч үзтээ юм лээ. Гэхдээ яг ямар хүмүүс нь ингэж яагаад байгаа юм бэ гэдэг тийм шинжилгээ ухааны одоогоор хийгдсэн судалгааны нотлохол байхгүй ч гэлээ. Нэг ийм гурван зүйлээс бүрдэж байгаа юм байна шүү гэдэг зүйл бол байгаа. Тийм. Гэхдээ ямар тач энэ бол хүний өөрийн сонголт, олдмол, хүсэл биш гэдгийг бол сайн ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүс нөө нийгмээр айгүй ингээл гадуурхаал нэр янз янз нэр хоч зүгээл шошглоол те ингээл янз бүр болгодог штэ. Тэгэхээр энэ ер нь хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ? Хэцүү штэ. Тэгээ яач ч утсаа. Энгийнээр яалтаа те хэдүүлээ. Манай эртний өмнөх үеэсээ л нэг эр юм гэдэг хүмүүсийн хүүсийн хэрүүл явсаар л байсан. Ирчүүд нь шилж байгаа нэг аль хилчэнгүүд эмэгтэйчүүд нь тийштэй та нар гээл орж ирдэг ч гэдэг юм. Эсвэл ирчүүд нь эмэгтэйчүүдээ та нар амар хов ярьдэн штэ гээл тэнгүүд. Өө та нар ч гэсэн ярьдгүй юу гээл ингэ. Одоо хүртэл эрэгтэй эмэгтэй гэж бид нэр талцдаг штэ. Яг энэтэй адилхан. Масаараа мэдж байгаа зүйл нь л эрэгтэй эмэгтэй гэдэг хүс агаад болгоос биш. Тэр цааш одоо энэ юм хоёр хүүстэй хүмүүс ч хүртэл төрөх зүйл одоо тохиолдол байна шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр тэр хүнийг ингээд нэг юм чи ганцаараа тийм байна гэд жичлээд байгаа маань чи энэ хорвоо дээр ганцаараа эмэгтэй болоод төрсөн шүү гэж жичлээд байгаатай яг адилхан байхгүй. Тэг хэцүү. Ганц одоо энэ зүйл дээр ч гэлтгүү арьс өнгөний ялгарлал байна тий. Одоо арьсны одоо ийм өөр ийм цоохор мохор төрдөг хүмүүс ч байна. Гэлээгээд ийм төрлийн хүмүүс ч өөрсдөө нээгээд илтгээд бид нар ч гэсэн яг хүн шиг хөдөлмөрлөөд сэтгээд ингээд ажиллаж болдог шүү гэдгийг нэг инфлюенсер нь гарч ирэл нэг модель нь гарч ирэл ойлгочихоо тийм хүмүүс ингээд араараасаа нуугдмал байсан хүмүүс гарч ирж байгаас тэ гэрээсэж гарддаг хүмүүс. Яра одоо л ерөөсөө ингээд ийм төрлийн хүүсийн болонд одоо бэлгийн чиг баримжаатай хүмүүс байдаг шүү гэд ингээд нэг юм дуу хоолой болоод гараад нэг нь гараад ирчихэд араасаа тийм хүмүүс нь ингээд өө би ч гэсэн юм штэ. Миний ингэж мэдрээд байгаа чинь миний буруу биш юм байна штэ. Би нэг тийм одоо шоронд орж цааслуулахар хэмжээний ялтаа үйлдэл хийгээгүй юм байна штэ гэж мэдэрч гарч ирж байгаа. Тэрнээс биш одоо гэхдээ сүүлийн үед харьцангуй гайгүй болсон юм уу даа л гэж би харж байна. Ер нь одоо юм 6-7 жилийн өмнөхөөс өнөөдрийн ингээд байдлуудыг ингээд харьцуулаад авч үзэх юм бол тий яг нэг бэлгийн чиг баримжаа болоо хүүсийн чиг баримжаа өөр төрлийн хүмүүс орж ирэхтэй бол маск малгайтай тий бараг хар нүдний шилтэй орж ирдэг байсан бол одоо нүрээл гаргалцсан ингээд орж ирдэг ч гэдэг юм уу тий арай илүү өөртөө ихтэй болж байгаа ч гэдэг юм. Гэхдээ яалтчгүй хүнийг нэг юм өөрийнх нь хувь хүнийх нь тэр хөөс чиг арьс одоо шашин шүтлэг тэг гэр бүлийн гарал үүслэр нь ялгуурлан гэдэг чинь хүнд яатч утсан тийм таатай мэдрэмжийг бол өгдөггүй. Үүнээс үүдэлтэйгээр одоо PTSD буюу ослын дараах стресс эмгэг тийм амар олон хүмүүс дунд бүлэдүүлээд тийм зүйлийг авцсан байж болно. Эсвэл нөгөө гутрал нь явсаар depression буюу бүр юм MDD гэдэг онш руу орсон ч гэдэг юм. Эсвэл эмний амаралтай болсон ч гэдэг юм. Тэгээ ингээд юм байх очих одоо амьдрах газаргүй болтлоо юм тэр тухайн соёлоос гадуурхагдсан мэдрэмж авснаасаа болоод тий үзэл бодол нь амар гутранг болцсон, неврозод өртсөн гэл 9 шидэ онштой хүмүүс орж ирнэ л дээ. Нэг мэдээж тухайн хүний тэр нөгөө асуудлыг даван туудлах чадвар, тэг гэр бүлийн тэр хүмүүжил гэдгээсээ шалтгаалаад өөр тусна. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар хамгийн нэмгэн хамгаалалт зөөлөн торгомсод үегэлтэй тавруутай хүний биеийн бүтцэд тахирсан. Тэгэхээр бас одоо энэ эмэгтэй захин дээр бичсэн ба шүү дээ тий. Би ингээд эр хүнтэй суугаад гэр бүл болох зүйлийг мань хаачих үү дээ. Би тэр мөрөөдлөө биелүүлж чадахгүй болчих үү дээ гэж бодоод тэр зүйлд мань саад учруулах үү дээ гэж бодоод байна. Тэгэхээр магадгүй ийм байдал байгаа эмэгтэй хүн зайхан мэдээж эрэгтэй хүнтэй суугаад тий үр хөвгттэй болоод ингээд явж. Гэтэ энэ мэдрэмж дарагдахгүй шүү дээ. Өөртөө байсаар л байна. Тэгэхээр нэг гэр бүл болж байгаа хүн бас энийг ойлгох бас нэг давхар бас нэг зүйл болоод байна тийм үү? Одоо ч нээстэй янз бүрийн юм байдаг болсон юм билээ. Тийм ба. Одоо нөгөө гуруулаа эрэгтэй ч гэдэг юм тий. Тэнгүүд нөгөө хүүсээсээ шалтгаалаад одоо гурван биеиндээ хайртай гэж байгаа байхгүй юу? Одоо нэг нь
гурла баа ч гэдэг юм уу те хоёр эрэгтэй байж болдог эсвэл нэг эрэгтэй нэг эмэгтэй байж болдог ч гэдэг юм уу. Ер нь нэг юм тэр хүнийг олж чадахгүй юу гэдгээсээ шалтгааллах болов гэж бол би харж байна. Гэхдээ хүсэл мөрөөдөл маань байхгүй болчихгүй гэдэг айцаасаа илүү өөрийгөө аль чиг рүү яваад байгаа хүн бэ гэдгээ таних нь л би чухал гэж дахиад их нөгөөхөө л хэлнэ. Эхлээд өөрийгөө ойлго гэдгээ л хэлнэ. Тэр нөгөө хүсэл мөрөөдлөө дагах байсан уу өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг биелүүлж чадах уу гэдэг чинь наа түрүүч дараагийн шийдвэр байхгүй юу. Шийдвэр хизээч өөрчлөгддөг шүү дээ. Өнөөдөр би үсээ бодуулахгүй гэж хаад маргааш бодуулсан байхыг үгүйсгэхгүй хүний шийдвэр байнга өөрчлөгдөж идэг. Хүний хүсэлж байнга ингээд сэтгэл хөдлөлөө дагаад ингээд хувьсж идэг. Тэгэхээр энэ цаашдынхаа юмыг бодсноос яг одоо өөртөө тулгараад байгаа тэр хэцүү нөхцөл байдалтайгаа нүүр тулаач гэж хэлэх байхгүй юу. Асуудлаас зугтдаг төрлийн хүмүүс ер нь гэх гээд байдаг шүү дээ. Араа бодож рискээ бодож ингээд. Манай нэвтрүүлэгт орж исэн ингээд нэг гэр бүл судлаач Нарантай их юм маань ярив одоо хүртэл надад ингээд толгоон дээр байгаад байдаг. Юу гэхээр нөгөө энэ хороо төр маш олон төрлийн хайр байдаг. Тэ ганцхан ингээд эр имээ хайрладаг биш эсвэл эмэн нэмээ эр нэрээ биш тэ энэ чинь маш олон төрлийн хайр дотроо магадгүй эр юм дотроо одоо юу гэдэг чинь эхнэр нь хөрөн ч юм уу ослоос аваараас болоод өвчнөөс болоод ингээд суумгаа болцсон бэлгийн ярилцанд орох боломжгүй болцсон ч гэсэн хайрлал хажууд нь ингээд заавал гараар тавихгүйгээр заавал өөр хүнтэй олохгүйгээр ингээд тасан туршдаа тий ингээд салтгүй амьдарч байгаа ч гэр бүл байна. Заавал нэг ингээд нэг юм асуудал орохороо л ингээд ёстой биш. Хүний хайр маш олон төрлийн байдаг. Хаалга болгоны цаана өөрөөр хайр байж байгаа гэл тий. Тэр бас яг ингээд бодогдчихлаа энэ л да. Тий энэ эмэгтэй хүн нэгдүгээр өөрийгөө хүлээмжшүүрэх. За хүлээмжшүүлснийхаа дараа мэдээж тэр нэг одоо эмэгтэйтэйгээ байдаг баймаараа юу эсвэл эрэгтэй хүнтэйгээ байж хүүхдтэй болмаараа юу. За тэгээд үнэхээр тэр нөхөр нь магадгүй энэ эмэгтэйг энэ хүсэл сонирхлыг нь хүлээмжшөөрөөд хүлээж аваад ойлгоод те одоо тэрийг ингээд хүлээмжшөөрж байгаа тохиолдолд тэр хоёрын хайр сэтгэл болж л байвал одоо ер нь бол те бусдад ер нь бол ямар ч хамаагүй болчиход байгаа байхгүй те. Тэгэхээр ерөөсөө л яг тэр нэг хувь хүндээ байгаад тах шиг байна те. Хэнийг хайрлах нь ерөөсөө одоо хамт байх юм ч юм уу те. Бусдыг нэг татдаг хувь хүний өөрийн гэсэн зан чанар онцлог зүйл байж тээ. Тийм тэрэнд нь л татагдчихвэл тэр хүний бэлгийн чиг хандлага, хүйсийн чиг хандлага ч юм уу эсвэл илүү дутуу одоо нийгмийн янз янзын шошго зүөх нэр гоч одоо юу ч ингэ хамаагүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм зөв. Ялцчгүй олон төрлийн хайр байгаа тий. Үсээ хаалга болгоны цаана өөр зүйл байгаа. Одоо захианы эзний хувьд дээр гэж ярьж байна уу эсвэл ерөнхийдөө тийм зүйл байна уу гэж яриад байна уу илүү тодруулбал ерөнхийдөө тийм ингээл нэг заавал нэг тийм л байх ёстой тий. Тийм уламжлалт бүх юмыг ингээл нэг бид нэр заавал уламжлалт байлгах гээд биш. Яг үндэ бид нар уламжлалт зүйлийг ингээд сурчлаад байдаг хэрнээ, тийм байлгах гэж шахаад байдаг хэрнээ. Яг яс юм дээр харах юм бол хаалт олны цаана өөр юм явж л үү. Тэгсмэр зүгээр мастераа гарахаараа үгүй гэд ингээд яг гэдэг. Тэнгүүдээ яг үндэ бол цаана шал бүр процесс явж идэг ингээд юм. Маск хүмүүс ингээд нөгөө зүгээрээ гэж нийгмээрээ ингээд юм хүлээж авахгүй байгаа учраас нөгөө хүн чинь бас нэг маск зүг шаардлагаас гараад байна шүү дээ. 2 дүрд, 3 дүрд, 4 дүрд тоглолт гэж юм. Яг нийгмийн хүлээж авж байгаа өнцгөөсөө шалтгаалаа тэр хүн бас өөрөө хаана байна вэ гэдгээсээ шалтгаална л да. Айл газар ажилтсан ээж аав нь юу хийдин тий. Айлын хиддэх хүүхдийн тий тэр тухайн гэр бүлийн одоо өвлөж соёлож авсан соёл нь юу юм гэдэг ч юм уу. Эдгээр зүйлүүдээс л өөр байх бах. Тийм тэглээ гэд ерөнхийдөө ийм болцсон байгаа нь болвол яач утсан буруу зүйл бол биш алдаа бол биш л гэж хэлнэ. Энийг зүгээр ойлгоход л болно. Тэрнээс биш дэмж гэж байгаа юм биш. Ойлгож ийн гэд тэр хүмүүсийн талд зогс гэж байгаа юм биш. Бид нэр эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хараад за наа чи эр хүн юм чи наа чи эмэгтэй хүн юм чи гэж ойлгохдогтой адилхан наа чи ийм юм чи гэж ойлгож гэж л хэлнэ. Тэгэхээр өөрийгөө яг ойлгохгүй түлэмжшүүрхгүй энэ замналд явж байгаа хүмүүст та хандаж өгөх зөвлөгөө юу вэ? Тийм яг л саяны хэлсэн зүйлүүдэд базаад хэлэх юм бол алдаа биш. Энэ бол хийдэг нэг хүний би энийг сонгож гинэ гэд хийдэг сонголт биш. Хамгийн түрүүнд өөрийгөө хүлээн зөвшөөрт өөрийгөө хаашаа яваад байгаа вэ гэдгээ тодорхойлж ойлгох хэрэгтэй. Энэ бол хамгийн түрүүнд хийх бүр юм том алхам. Өөрийгөө яг тийм юм байна гэд мэдсэн хүн чинь
яг өөрийгөө хаана байхаа мэднэ, ямар шийдвэр гаргахаа мэднэ, дараагийн үйлдэлээ яаж төлөвлөхөө мэднэ. Би ийм хүн учраас зарим ийм зүйл дээр ийм сонголт ингэдэг арай илүү ийм зөрөгтэй болно ч гэдэг юм. Тэгээ өөрийгөө ойлгохгүй ийм байгаа нь миний буруу, тэгээ ийм байж болохгүй гэдэг хүсэлтэд дарагдаад байвал ингээд энэс үүдэлтэй цаашлаад маш олон сэтгцийн одоо сэтгэл зүйн эрүүл мэнд дээр чинь хохирол учирч болно. Энийг хэдүүлээ үүсэхгүй. Тэгэхээр энэ дээр аль болох алхам хийхийн тулд тусламж хэрэгтэй байгаа бол Google дээр тайгаад үзчих те. Эсвэл боломж нь байгаа бол мэрэгжлийн одоо psychologist дээр нь очиод уулзчих. Тэгээ ингээд алхмууд хийцэн байхад бол зүгээр гэж бол хэлнэ те. За манай өнөөдрийн сэдэв бэлгийн чиг баримжаа ба нийгмийн сэтгэл зүй гэсэн сэдэв байлаа. Тэгээд цаг зав гаргаж хүрэлцээрсэн маш их баярлалаа. Танай телевизийн хамт олонд бас баярлалаа. Үргэлж нийгэмд хэрэгцээтэй хүмүүс сонсох ёстой сэдвүүдийн талаар нөгөө мэрэгчлэтнүүдийг авчираад энэ гоо чөлөөтэй ярьцлага гэдэг үнэхээр их баярлалаа. За манай нэвтрүүлгийн ивент тэтгч Германы Masculine брэнд байгаа. За тэгээд энэ манай Masculine брэндийн маш гоё даун тор байгаа. Эмэгтэй хүн болгоны хамгийн хэрэгтэй зүйл байна. Одоо баг зуны гангараа болохоор байна. Сая цагаан давж явах гэдэг шиг. За тэгээд дотор нь манай Masculine брэндийн бүтээтгүүний дээжүүд байгаа. Тэгээд энэ маш сонирхолтой бэлэг байгаа. Энийг задлаад үзээрэй. Вау. За би стори хийнэ. За За баярлалаа. Masculine таны итгэл таах хамгаалалт Герман чанар Өнөөдрийн дугаараар бид бэлгийн чиг баримжаа ба нийгмийн сэтгэл зүй гэсэн сэдвээр ярилцлаа. Зөвхөн өөрийгөө хүлээмжшүүлж ойлгоно гэдэг бол амар процесс биш юм. За та хайсан асуултын хариултыг манай энэ дугаараас олсон гэдэгт итгэлтэй байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар яг л хайр шиг Германы Masculine брэнд.